Уг гарвал Жалай нуур Төмөн оны түүх соёл. Түүний доторхын нэг номерт нөхөн цахалгаан хус суурийн гэрд нэлээд өвдөгджээ. Сүүлээр нь бас 2 номерт зааныг илрүүлсэн байна. Мөцсөний дараа бид нүүрс малхыг зогсоосон байна. Тиймээс энэ 2 дугаар нөхөө маш сайн хадгалагдаж байна. Бүрийн бүтэн норм нь 170-д хүрсэн байна. Сүүлээр нь 1984 оны үед 3 номерт нөхийг илрүүлсэн байна. Түүний олж мөдмөгч тэр даруйд нь маш сайн хамгаалтыг хийжээ. Түүний 3 номерт арга яс бүрийн бүтэн норм нь 190-т хүрсэн байна. Дараа нь үүний 2 номерт зааны хөвлийн хэсгэд бас шин соргог няцрахай ногоон Пасиусны чулуу жумлыг илрүүлсэн байна. Сар дамжсан чулуу жумлийн задлалт Сефорын цэцгийн тоосны задлалтаар маш бүрэн бүтэн ух хөвдөө байлаа. Энэ нь мөн 3 төмөн жилийн өмнөх амь авахын орчин тойрон мөслийн цаг өрөнд байсныг харуулж байлаа. Даруй эртний үеийн хүн төрөлхтний ан ангалын талбар мөртөө хамаг чухал нь зарим арслан зааны арга ясны чулуу жумал дээр хүн төрөлхтний цавцсан ормыг илрүүлсэн байна. Энэ нь арга ясны дээрхий цавцсан ормоос үзэж гарч болно. Тухайн үед тэд өсөлдөөний хацаатай байсан. Нэг арслан зан анууд арс хэрсэн хүмүүсийн амьдралын байдлыг туйлын ихээр сайжруулж байлаа. Бидний хэрэглэдэг багаж хэрэгсэл 3 төмөн жилийн өмнөхтэй харьцуулбал мөг уулнаас олсон хуучин чулуун төвсгөөс нэн ферүүнийг авчээ. 3 төмөн жилийн өмнөх хэрэглэж байсан багаж хэрэгслүүд нь цавчих багаж сийлүр бай. Бүр маш эртний багаж хэрэгсэл болно. Гэтэл нэг төмөн жилийн өмнөх нь бол хэрэглэж байгаа багаж хэрэгслийн хувьд нарийн улс байна. Сомны жив ягас хөвтөг гох мөдгийг багтаана. Эдгээр багаж нь бүр нийгмийн багажид харьяалагдав. Тиймээс тэдний иймэрхүү амьдралын урд өмнө маш хөвсний харуулжээ. Жаланур хүний илрүүлсэн нь хууц судлалын хүрээнд маш их доншлтыг авчирчээ. 1933 онд илрүүлснээс одоо болтол нийт 20 хүний толгойн эсийг илрүүлсэн байна. 2019 онд бид нүрс төрөгчийн 14-ийн байцааг хийлээ. Жаланур хүмүүд төмөн жилийн өмнөд өртгийн хүн төрөлхтөн мөнгөх бүрэн бүтэн гэрчийг олсон. Үн тэр өрөнд Өвөр Монголын баруун хэсгэд бас бортохон хүн байжээ. Бас царус хүн байжээ. Нэг төмөн жилийн үед яг сайхан бүсдийн өрөнд өсөж уур амьсгал дулаар. Жаланур хүмүүд яг энэ өрөнд цэцгэлэн хөгжсөн. Мөн яг энэ өрөнд арслан зан бүсдийн хэрэс бусдаж 3 төмөн жилийн өмнөөс нэг төмөн жилийн өмнө болтод манай Жаланур хүний орон болж ерөөс хүн төрөлхтөн үржин төлсөөр ирсэн байна. Энэхүү судлал нь манай тухайн газрын соёлын байгууллагад нэгэн маш сайн хулгарлал хангасан байна.